Ер нь одоо газар зүүн байрлал өвдч гэсэн одоо байгаа нөхцөл байдлын өвч гэсэн их өрмөц байдалд байгаа ийм улс орн юм аа. Тэгээд аль хор олон улсын гэрээ хилцээр нэгдэж ингэж л байвал зүгээр ах л та. Зүгээр гэж бодож байна. За нэгэн төмөр зам ярьж байгаа юм чинь энэ төмөр зам чинь яг одоо ингээ харахад бол аль Сталины үеийн төмөр зам бидэрт байна шүү дээ. Одоо километр тэр одоо халимгуудыг л ачижээч сүлжээсэн хагас өвн одоо өгчээсэн тэр төмөр зам бол өнөөдөр Монгол улсад байгаа байхгүй юу? Тэгээ нэг одоо 40 км цагийн хурдтай ийм төмөр замтай улс ороо одоо өнөөдөр байхгүй. За тэгээд Оросын холбооны улс 50%-ийг бид нар нэг 50% эзэмшиж байгаа. Уулын зах зээл шилжээд 90 онд явж байхад бол зөвлөлт холбоод улс гэж байх үед төмөр замаа аваа гэж санал болгож авахд тухайн үеийн албан тушаалтнууд аваагүй байдаг. За нөгөө бүгд найрамдах улсууд нь бүгд төмөр замаа аваад ингэ явцсан байдаг. Тэгээ саяхан одоос 2 дахь хил холболтоо хийнэ гэж бид нар ярьж байна. За тухайн үеийн 70 жилийн өмнө бол бид нар нэгдсэн үндэсний байгууллагч хэлсээгүй юм уус орн байсан шүү дээ. Гэхдээ бид нэр хоёр хөршөөрүүл өргөн төмөр замаар Гятад руу бараг Женев хүртэл холбогдсон байсан. Тэр үед бол хоёр туйлт ертөнц байсан. За одоо бол олон туйлт ертөнц болсон. Гэтэл яг л тэр 70 жилийн өмнөх шиг төмөр замаа ахаалт яг тэр маягаараа хил дамнуулах гэж байгаа байхгүй. Тэрнээс доор юм хийж байгаа байхгүй юу? Ийм арай ой дээр юм хийж болдгоо мó. За нөгөө талаар бол энэ таранзит тээвэр явж байгаа. Таранзит тээвэр явж байгаа нь одоо хэн ямар төлбөр авд юм бэ? Энэ Монгол улсын иргэдийн ачаа бараа боломжийн үнэтэй ирж чадчих нь уу чадахгүй байна уу? За бид хүний мэдж байгаагаар бол тэр Тинжин дээр, Ирээн дээр маш их одоо шингэлэг ачаа бараа овоордгоо. Тэгээ одоо бомтыг одоо шинжилж जैन. За бас их олон жил ярьсан даа. Сайхан болчлоо энэ тэргээд. Тэгээ одоо тэгээ сайхан болж байгаа ирж байгаа юм ерөөсөө харагдахгүй. Олмолд ордоод ах юм. Энэ одоо ямар учиртай байд юм бэ? Яад юм бэ? Энэ хизээ нэг ажтайхан болчихоо гэсэн ийм хэдэн асуултууд байна. За тэгээ болж игэл болно бол энэ төмөр замаа шинжилсэн юм шиг шинжилээд за хос бишөө захиргаанд холбоод энэ хоёр хөрсч одоо захиргаанд холбогдсон байна. 500-600 км цагийн хурдтай явж байна. Төмөр зам тавьсан ч гэсэн ашиглаад байгаа ч юм хаалга бид нэр. За, гамт гişүний асуултанд хариулъя. Дэлгэр сайхан сайд. За, гамт гişүний асуултанд хариулъя. Ер нь бол таны хэлдгээр одоо манай улсын хувьд бол хойд урд хоёр хөрштөөгөө одоо босоо танхилгийн өргөн царгийн ийм Монгол Оросын хамтарсан 50% хөрөнгө оруулалттай ийм төмөр замтай. За энэс хойш Монгол улс бол бас түүхэнд анх удаа бас Монголын төмөр зам, 5 толгой төмөр зам гээд маш олон замуудтай болсон. Одоо хоёр дахь хил холболтыг одоо Монгол улс анх удаа өөрийн 100% ийм төмөр замаараа хил холболт хийх гэж байна. Нэг хоёрдугаарт бол таны хэлдэг одоо хэлдгээр одоо энэ хятадыг тойрсон 12 орн өнөөдөр бүгд найрамд хятад улстай хурдны төмөр замаар холбогдож байгаа. Би бол одоо яг тантай санал нэг байна. Одоо өнөөдрийн манай Орос Монголын хамтарсан төмөр замын маань одоо хурд бол үндсэндээ бол 40-50 км, за хүсрэл 60 км болж байна. Үнэхээр одоо энэ бол нэг талдаа хоцрогдож байгаа. Тэмч учраас Монгол улсын засгийн газраас бид одоо 3 улсаараа хамтарч төмөр зам барья гэдэг ийм санал дэвшүүлээд 2 улстай саналаа өгсөн байгаа. За 2 улс бол одоогоор бол харааханда саналаа ирүүлээгүй байна. Ер нь зүгээр одоо бусад орнуудын жишгийг очиж үзэж яхад бол жишээлбэл одоо зүүн өмнөд Азийн орнууд энэ юутай бүгд найрамд хятад улстай хэлэлж байгаа Камбож, цаашаа Тайланд, тэгээ Тайландаас цаашаа одоо бүр одоо Сингапур хүртэл төмөр зам тавигдж байна. Тэгээ энийг одоо манай төмөр замынхан одоо бүгд очиж үзсэн. Одоо яамны төмөр замын газар хэлцийнхэн би ч гэсэн өөрөө одоо бас үзсэн. Тэгээ энэ нэг цагт ядахтаа 160 км цагийн хурдтай болвол
хамаагүй одоо ач холбогдолтой юм билээ. Нэгдүгээр. Хоёрдугаар өөрийн чинь хэлдгээр цахилгаанжиж байж л бид нар энэний өгөөжийг үзэх юм бэл. Тэгээс одоогийн явж байгаа дизелээр явж байгаа энэ байдлаар бол бид нар хурдаа нэмэх ямар ч боломж олцоо байхгүй. Тэгэхээр цаашдаа бол хоёр улстай саналаа тавьсан. Одоо тэгээ энийг одоо зөвшөөрөөгүй манайх бол өөрийн чинь хэлдгээр хоёр дахь одоо төмөр замаа өөрсдөө одоо бий таагаад ийм цахилгаанцсан төмөр замыг барих ёстой гэдэг ийм бодлогыг барьж байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд ер нь бол энэ өнгөрсөн цаг үед бол одоо энэ Улаанбаатар төмөр зам маань хэдийгээр 50% хөрөнгө оруулалттай байсан ч гэсэн тухайн үедээ бол Монгол улсын эдийн засагт бас үр өгөөжөө өгсөн Монгол улсын одоо эдийн засгийг өдий зэрэгтэй болгоход ялангуяа зах зээлийн хүн нийгмийн үед бас энэ одоо олон үйлдвэр аж ахуйн газар байгуулагдахад бас ач холбогдолтой ийм одоо тээврээ хийж исэн одоо ч гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг бас энэ ташрамд хэлэх нь зөв баха. Тэгээ цаашдаа бол бид одоо өөрсдийн боломжтой үедээ бол ямар ч гэсэн энэ төмөр замыг сайжруулах дээр бол онцгой гарч байгаа гэдгийг хэлье. Энэ бол яамны бодлогоо.